Латенси бол технологийн нөлөөлөл, сэтгэл зүйн хямрал, мөн бодит байдал ба виртуал ертөнцийн хоорондох хязгааргүй шугамыг илэрхийлсэн сэтгэл зүйн триллер төрлийн кино юм. Орчин үеийн технологи, хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа вэ? Хиймэл оюун ухаан бидний ирээдүйг хянах хүсвэл бид өөрсдөө түүнийг хянаж чадах. Бохир харанхуй байрны хаалгыг хэн нэгэн хүчтэй нүднэ. Ана шалгахаар очтол нэгэн аимшигтай архирах чимээ сонсогдно. Аимшигт мангас хаалгыг эвдэн түүн рүү дайрна. Хана тэр дайрууд будаж унгаад. Удалгүй байранд өөр олон мангасууд гарч ирнэ. Хана тэднийг ч мөн яг онож будаж устгана. Коридороос бүр олон мангас гарч ирж дайрч орж ирэхэд тэр огт айсан шинжгүй бууцаар л байна. Сум дуусгаж ч хурдан гихчин буугаад сэнэглэнэ. Мангасууд үргэлжлүүлэн давталж эцэст нь хаанаг өөрийнх нь орон дээр шахан бүслэнэ. Гэтэл тэр гинэт байцаарай гэж хэлнэ. Үнэн дээр энэ бүхэн бол нэгэн видео тоглоомын туршилт бөгөөд тэр гацсан мангасыг анзаарч тоглоом бүтээгч рүү мэдээлдэг. Утасны ярианы төгсгөлд бүтээгч дүүнд энэ жилийн тэмцээнд оролцохыг санал болгодогч Хана татгалзсан. Учир нь тэр өөрийгөө ялна гэдэгт итгэлгүй байдаг. Хана болон мэргэжлийн видео тоглоом тоглогч тестер хийдэг. Энэ ажил тэмцэх орлого олдоггүй ч түнд яг тохирсон ажил юм. Яагаад гэвэл тэр агорафоби буюу гадагш гарахаас айх сэтгцийн эмгэгтэй. Сэтгэл зүйн асуудалтай эмэгтэй олон жилийн турш гэрээсээ гараагүй. Тэр гадаад орчноос үнэхээр их айдаг. Тэр өдөржин виртуал тоглоом туршилсны дараа өөрийгөө тайвшруулахын тулд хуучин геймбой дээрээ Tetris тоглож амарна. Хэсэг хугацааны дараа шууд нь зөөгч ирж илгээмж гартуулахар болдог. Гэтэл Хана түүнийг хаалганы цаана үлдээхийггүй. Тэгээд Хана айдастайгаар хаалгаа олгож илгээмжээ авах гэтэл нэгэн бяцхан охин коридорт зогсож байв. Охин түүнээс яагаад айгаад байгаа юм гэж асуув. Мөн байранд нь орж болох уу гэж асуув. Хана татгалзна. Охин гинэ талга болдог. Хана айж сандарч хаалга яарвчлан төгжиж санаа намарна. Дараа нь Хана нэгэн найз руугаа утастаж хамгийн сүүлийн үеийн тоглоом хянагч төхөөрөмжийг урьдчилан турших эрх авснаа хэлээд хамт туршиж үзхийг санал болгодог. Найз Жен нь эрэхтэй хаалга тогшихын оронд мессеж бичих ба Хана хаалгаа тайлж өөрөө нуугдаж Жен дотогш орж ирж хаалгыг төгждөг. Жен Ханад зориулж авчирсан хүнсээ тавьсны дараа тэд хамтдаа илгээмжийг нээж дотроос нь Омнио хэмээх нэртэй өвөрмөц загвартай нэгэн тууз хэлбэрийн төхөөрөмж гарч ирнэ. Хана төвчлүүр дээр дармагдсан төхөөрөмж автоматар түүний компьютертэй холбогдож өөрийн гэсэн програм хангамжийг нээн. Хана толгойд төхөөрөмжийг зүүмэгц хэмээл оюун ухаанд энэ нь захиалгын тархины бичлэгийн төхөөрөмж бөгөөд хүний тархины мэдээллийг уншиж тулбарлах, улмаар даган дуурайж удирдах систем юм гэж тайлбарладаг. Энэ нь мөн таны ашигладаг бүх төхөөрөмж, тоглоом, програмыг удирдах чадвартай гэж онцолдог. Тэр эхлээд программын тохируулга хийхин тулд хэд хэдэн төрлийн дасгалууд дээр ажиллах хэрэгтэй болдог. Харин найз нь түүнд хэд хоног идэх хоол бэлтгэхээр галтгоонд ажиллана. Эхний дасгал бол үцэг шивэх дасгал. Хана дэлгэц дээр гарч ирж буй үсгийг хуруугаараа дарж эхэлнэ. Гэвч хэсэг хугацааны дараа төхөөрөмж түүний бодлыг уншиж сурсан тул төвчлөрийг дарах шаардлагагүй болно. Одоо Хана зүгээр л бодсноороо дэлгэцэн дээр үг шивж чаддаг болжээ. Хана хоолой чөтөлгүйгээр зөвхөн програм дээр төвлөрнө. Дараа нь Жен явах цаг болоход Хана арайхийн судлаасаа үүндийн хаалгаад өгчгээр босно. Гэсэн хэдий ч дэлгэц дээрх дасгал зогсолтгүй үргэлжилсээр байв. Дараагийн хэдэн цагийн турш тэрээр программын тохируулга дээр ажиллаж чихвч микрофон зэрэг бусад хэрэгслүүдийг ч мөн шалгаж байв. Хана нойр болгондоо унтахгүй тулд их хэмжээний эрч хүчний ундааг уудаг. Гэтэл энэ нь түүний хариу үйлдэлийн хурдыг удаашруулж буйг хэмээл оюун ухаан анзаарч амархыг зөвлөнө. Хана эцэст нь унтахаар хэвдэнэ. Гэвч тэр унтаж байх хооронд програм тархины долгионыг үргэлжлүүлэн уншсаар байдаг. Ханаас ирэхэд өчигдрийн бяцхан охин дахин хаалга тогшиж тоглоё гэж гуйна. Өөр хүүхэдтэй тоглохыг зөвлөх ба охин хариуд нэгэнд ямар ч хүүхэд байдаггүй гэж хариулна. Тэр охинтой хаалганы цаанаас хэсэг ярилцдаг. Хүүхэд байхдаа ээж нь гадагш гарахыг хориглодог байсан. Тиймээс тэр видео тоглоомонд дурлаж ялангуяа Tetris тоглоомонд дотох болсон тухайгаа ярьдаг. Тэр охинд тоглоомоо зээлдвлэхээр болдог. Энэ яриа Ханаг гуниглуулж тэр хувцсны шүүгнээсээ нэгэн хуучны хайрцаг гарган авч багийнхаа зургийг үзэж уйлна. Автагаа бороонд тоглож байсан дурсамж сэтгэлд нь гинэт сэргэнэ. Тэр үеийн тоглодог байсан бөмбөгөөч хадгалсан хэвээр ажээ. Дараагийн удаа Жен ирэхэд тэд бөмбөгөөр хамт тоглож өвжилтэйгээр хамт бүжиглэнэ. Энэ нь төхөөрөмжийн дараагийн дасгал болох рефлекс болон гүн мэдрэмжийн сорилт тус болдог. Гэвч удалгүй дараагийн дасгал гарч ирнэ. Энэ удаад өвдөлт шаардлагатай. Хана Женээс туслахыг хүссэн ч тэр татгалзан явж өрхөнө. Хана өөрийгөө баган
Тэгэхэд тохируулгын процесс бүрэн дуусна. Хиймэл оюун ухаан төхөөрөмжийг илүү ашиглах тусам улам боловсронгуй болж суралцаар байх болно гэдгийг хаанад тайлбарладаг. Үүний дараа хаана шархаа цэвэрлж эцэст нь ямар нэгэн юм идээд олон лаз эрч хүчний ундаагаа бэлтэж аваад компьютерийнхаа өмнө эргэн суун. Тэр тоглоомоо энгийн байдлаар тоглож эхэлдэг ч удалгүй гараа ашиглахаа болж бүхнийг зөвхөн бодлороо удирдах эхэлдэг. Төхөөрөмжийн ачаар түүний хариу үйлдэл төгс болж тоглох болгондоо амархан ялах болно. Гэнэт түүний хойно чимээ гарч эргэн харвал орон дээр байсан бөмбөг өнхөрч түүний хойно ирсэн байв. Хаана түүнийг авахар тонгооход хаалга хүчтэй төгшөж түүнийг зочион. Хаалганы цаанд байрны эзэн ирж түрээсийн мөнгөө нэхнэ. Хаана түүнтэй ярилцаж хугацаа өгөхийг гуйж байх зур бөмбөг агаарт хөвж байснаа алга болно. Дараа нь түүнийг угаалгын өрөөнд байхад нь түүний амнаас цус гарахыг анзаарах бөгөөд толинд дахин харамгц царай нь аимшигтай дүр төрхтэй болж хуурсан байхыг хараад үнэхээр их айдаг. Гэхдээ энэ нь хар дарсан зүуд байв. Хаана тавьширч байхыг хичээж байх үед бөмбөг зочны өрөөнд дахин гарч ирсэн байлаа. Яг тэр агшинд хачирхалтай сүнс түүний ард талд гарч ирнэ. Гэхдээ түүнийг ханаа гарсангүй. Тэр баг зэрэг эргэлдсэн байдалтайгаар уцаа бодлороо удирдах Жен рүү залгаж уушлат хүсээд түүн дээр ирээж гэж гуйна. Үүний дараа хаана VR төхөөрөмжөө зөөж бөмбөгний дээр гараад даллахад бөмбөг алга болж дахин даллахад бөмбөг гарч ирж улмаар шувуу болж хувирна. Шувуу өрөөгөөр нисэж байгаад газарт буун дахин бөмбөг болж хувирна. Жэнийг ирэх үед хаана тэмцээнд бүртгүүлсэн шагнал нь $250,000. Бас тэрээр тэмцээнд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа талаараа хэлж Жэнийг өөрт нь итгэж мөрийг тавихыг хятгадаг. 6 цагийн дараа тэмцээн альбан ёсоор эхэлж хаана ямар ч хичээх шаардлагагүйгээр бүх өрсөлдөгчөө бод нэргэн ялалт байгуулсаар байлаа. Үүний ачаар Жэнд их хэмжээний мөнгө хожино. Гэвч гинэт дэлгэцэн дээр үл таних зүйл гарч ирж дэлгэц рүү ойртон харахад гар цохгүйж түүнд хүрэх гэж оролдоно. Хаана сандран ухархад тэр дороо алга болно. Жен юу ч хараагүй байсан тул гайхсан байдалтай асуухад хаана юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байлаа. Гайхаж балбагдсан тэрээр угаалгын өрөө рүү орж Жэнийг тоглоом дуусгахыг хүснэ. Тэрээр угаалгын өрөөнд орж сэтгэлийн хямралаас сэргийлэх эмээ удаг. Тэр хооронд Жэн түүнд тоглоомод хожигдсноо мэдэгдэнэ. Гэхдээ хаана дараагийн шатны тоглоомод орохыг аль хэдийн авсан байв. Охид хэсэг ярилцаж хаана түүнд өөрийнх нь өвчин ээжээс нь удамшсан талаар хэлдэг. Жэнийг унтсны дараа хаана Тетрис тоглож цаг хугацааг мартан сэтгэл санаагаа тайвшруулна. Маргааш нь Жэнд ажил гарч гэрээс гарч яв. Хаалга хаагдахад хаана хаалгыг дүүчхээр очиход хаалганы цаан сүүдэр байсаар байв. Эхэндээ тэр Жэнийг байна гэж бодоод энэ чи юу гэж асуухад хариу хэлсэнгүй. Дахин хинбэ гэж асуухад нөгөө бяцхан охин ярьж эхэлнэ. Хаана түүнд амлсан ёсороо тоглоомоо өгөх гээд эргээд харамгц хаалга онгоосон байхыг олж харна. Хаана айж байсан ч охинд тоглоомыг өгөхөөр гэрээсээ гарна. Тэрээр коридорт алхаж байхад охины инээг сонсогдно. Гэтэл гинэд хаалга өөрөө төгжигдэж хаана сандран хаалгыг нэхийг оролдож байх үед коридорт нөгөө муухай сүнс дахин гарч ирж түүн рүү маш муухай маш чангаар хашгирдаг. Үүнийг хараад хаана үнэхээр их айж арай хийж хаалгыг нээж гэртээ орно. Тайвширсны дараа хаана Omnia компани руу утастаж төхөөрөмж ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэг эсхийг лавлна. Гэхдээ тэд хаанаад ямар ч асуудалгүй гэж хэлээд заахыг хүсэж байгаа эсэх талаар асуудагч хаана тэмцээнд төрүүлэхийн тулд төхөөрөмжөө авч үлдэхээр шийддэг. Тэрээр тоглоомоо үргэлжлүүлэн тоглож тэмцээнд чансааны ихний 3-т орно. Тоглолтын дараа тэр ядарснаас болж суудал дээрээ унтаж орхино. Компьютер ч унтарна. Хаана сэрээд хаалга онгоосон байхыг гэж хэлнэ. Яаж онгоос чухсан юм бол гэж гайхан зогсож байтал өнөөх бяцхан охин гарч ирнэ. Би дүргэлж энд байсан гэж охин хэлнэ. Энэ мөчөд сүнс охины араас тэрэн аимшигтай чангаар гашгирхаад өөрөө бүхэлдээ чичрэн хөдөлж хаанаг агаарт хөөргөж хэсэг хугацааны дараа газарт буулгана. Охин болон сүнс хоёулаа алга болжээ. Компьютер дахин асах мөчөд тэрээр болж буй үйл явдлыг ойлгож ядан гайхаж зогсоно. Дараагийн хэсэгт Жэн ирсэн байна. Ханагийн сүүлийн шатны тэмцээнд хожиж тэмцээний авраг болсныг харах болно. Хана хэсэг зөөр нүдэ айнах үед Жэнтэй баярлалтан тэврэлдэж байгаа болон цус болсон угаалгын өрөөний дүр зураг зургасхан харагдах боловч тэр дүүдүү бодитдүү гэдэгт эргэлзэн ухаан орно. Хана Жэнийг дуудах боловч хариу хэлдэггүй. Тэгээд тэр дэлгэц рүү хараад тэмцээнд үнэхээр төрүүлснээ мэдэн баярлдаг. Ширээн дээр Жэний авчирсан баглаад болон түүний утас байсан хэдий ч Жэн гэнэт алга болсон түүнийг бодолд автуулна. Хана AI төхөөрөмжөөс энэ бүх ачирхалтай үйл явдал нь энэ төхөөрөмжөөс болж байна уу гэж асуухад AI зөвхөн Ханагийн хүссэн зүйлийг л хийдэг гэж хариулна. Удалгүй түрээслүүлэгч хаалга нүдэн
болон түрээсийн төлбөрөө хүлээн авсан гэдгийг талархан хэлнэ. Ханна түүнээс Жэнигийн талаар асуухад түрээслэгч түүнийг удаан хугацаанд хараагүй гэдгийг хэлнэ. Ханна цаг хугацааны баримжаагаа алдсан байдаг. Дараа нь Ханна Жэнигийн бэлдэж өгсөн хоолыг иднэ. Гэхдээ энэ хоол нь удаж муудсан байв. Үүний дараа Ханна хэдэн цагийн турш компьютерийн өмнө сууж юу хийхээ мэдэхгүй болдог. Тэр үед сүнс түүний ард дахин гарч ирээд талга болно. Түүнд нэгэн илгээмж ирдэг бөгөөд дотор нь тэмцээний шагналын цом байв. Дараа нь тэр Жэний үлдээсэн бэлгийг задлана. Тэр түүнд шинэ гутал бэлдсэн байжээ. Гэтэл эмэгтэй хүний шивнэг чимээ дуугарч айжмаар чангарч тэсгийн аргагүй болдог. Энэ мөчид тэр Жэнийг харах бөгөөд Ханна түүнийг тэрэн авч хаана байсан юм бэ гэж асуудаг. Дараа нь Ханна Жэнигийн бие бүхэлдээ усанд нефт нурсан хэвлий хэсэгт нь шарахтай бас мөн өөрийнх нь гарт цуснд будагдсан хурц багаж байхыг олж мэд. Тэрээр сандарч тусламж дуудахаар утас авах үед Жэни алга болно. Тэр галзуурсан мэт санагдаж энэ бүх аимшигтай ойлгомжгүй үйл явдал төхөөрөмжөөс болж байгаа гэдэгт бүрэн итгэж тайлж хайна. Гэвч төхөөрөмж нь түүний тархинд хэвээр байсаар л байв. Ханна үргэлжлүүлэн тайлхыг оролцоор байх боловч энэ нь түүний төсөөлөл байж бодит төхөөрөмж холбогдсоор л байв. Айж сэтгэлэн зовинсан Ханна явахыг шийдээд буцаа багалж гадагш гарах гэж хичээж төвлөрч байх үед угаалгын өрөөлөө Жэни биеийг чирч байгаа дүр зураг харагдах бөгөөд гүйж очиод харахад тайлтрам дүр зургийг олж харна. Тэр аль хэдийн үхээд олон хонож муудаж ялзарсан байд. Ханна энэ бүхэн бодит эсхийг мэдхийн тулд түүнд хүрнэ. Харамсалтай нь энэ бол бодит байдал байлаа. Үүний дараа тэр бүрэн сэтгэлийн хямралд орж өрөөлөөгөө буцаж ороход бодит байдалтай нүрдүүлнэ. Үнэн дээр түүний гэр нь бүхэлдээ эмх замбраагүй бохир заваан болсон байх ба энэ нь түүнийг хэдэн 7 хоногийн турш ухаан санаагаа алдсан байдалтай урьдчилж байсныг харуулна. Ямар ч байсан гэрээсээ гарч дээд давхарт байрлах Жэни гэрлүү ордог. Гэрэл асаахан мөчөд тэр гинэд өөрийнхөө өрөөнд буцаж ирсэн байхыг мэдээд баламгдана. Удалгүй Ханна өөрийгөө Жэнийг утгалж буй тэр дүр зургийг харна. Төсөөлөлд харагдаж буй Ханна аимшигтай мангас болж түүнийг хөөжиглэнэ. Эцэст нь Ханна дээшээ гарахад олон жилийн турш гадагшаа гараагүй байсан тэр борооны туслууд биен дээр нь унах мөчөд түүний өмнөх сайхан дурсамжууд сэтгэлд нь зургасан үзэгдэнэ. Тэр төр зур тайвшрах мэдрэмж авав. Гэхдээ түүний төсөөллийн мангаснууд түүн рүү дайран ирэхэд Ханна дээврээс үсрэн биеийн газарт хүрмэгц өөрийн өрөөндөө эргэн очино. Өрөөнд түүнийг өнөөх сүнс хүлээж байх бөгөөд энэ нь түүний сөрөг бодол айдсаар бүтээгдсэн түүний ээж гэдгийг ойлгосон Ханна өөрийг нь тайван орхихыг гуйдаг. Цагдаа нар нэвтрэн орж ирэхэд Ханна дуртай тоглоомоо тоглосоор юу ч болж байгааг анзаардаггүй. Түүний сэтгцийн эмгээг улам хүндэрчээ. Цагдаа нар түүнийг байрнаас гаргах үед айж хашгирч эхэлнэ. Яг л ээжигээ. Үзсэнд баярлалаа.